Ласан гэдэг Монгол Mix Project компанийн арт директор. Тэр өнөөдөр одоо өглөөний 8:30 болж байна. Миний ажил өглөө эхэлдэг. Тэгээд өнөөдөр та хүмүүс миний ажлыг сонирхож надтай хамт цаг хугацаа өнгөрөх юм шиг байна. Яг миний мэргэжил бол хөгжим бүжигт бол сонгодог хөгжим мэргэжлэр хөгжимчин мэргэжлэр төгсөжсэн. Тэгээд дараа нь сууц хөгжим судлаачаар сурч байсан. Тэгээд өөрийнхөө сонирхлын дагуу бас яг сонгодог хөгжим биш, орчин үеийн энэ хөгжмийг илүү сонирхож барьж аваад энийг хөгжүүлж явсаар одоо бол арт директор гэдэг ажил хийж байна. Яг бусад мэргэжлийг бодох юм бол миний ажил бол их сонирхолтой гэж боддог. Нэг юм давтаж хийдгүү бидний хувьд бол аль болох шинийг эрэлхийлдэг, шинийг хайж явж идэх болохоор тэр бол адал явдал байдаг. Тэгээд өдөр болгоно л студидтэй хөгжмөө хий, хөгжим сонсох, шинэ уран бүтээл, урлаг одоо юу гэдгийг энэ юмнууд дээр чихээ тавьж одоо анхаарал хандуулж явдаг да. Тэгээд мэдээж бичиг заасны ажил, гэрээ хэлцлийн тиймэрхүү ажлууд бол байна. Байна сайн байна уу? Монгол Mix Project-аас ирж байна уу? Нөгөө гэрээгээ хийх гэдэг. Байж явах уу тий? Тийм үү, дөрөвгээд очих уу? Төхөө за тэгээд төгөл. За тий. За. За өөрөгийн өрөөнд орж ярилцах хэрэгтэй байгаа. Эй. Хийцэн үү? Зин байдлаар нэг харчвал бас нэг бичиг заасан шашаа авах юм шүү дээ. Энэ ивентэн дээр одоо явах юмныхаа стейжн дээр хоогоогны асуудал дээр. Эднэр бол угаасаа тогтмол шүү дээ. Эцэнээс гол нь явахдаа нэг хөтөлбөрийн нөө явагдаж байгаа шүү дээ. Тэгээд хөтөлбөр дээр явагдангууд виртуал хөтлөгч гэдэг байгаа зүйлүүд дээр л явна гэсэн үг байна. Ер нь бол өргөн зар хүрээнд ажиллахыг зорж байгаа. Тийм учраас бас мэргэжлийнхаа юмнуудыг сорхитуулахгүй бас энэ бас их чухал гэж үзээд бас мэргэжлийн уран бүтээлчдээс хамтарч ажиллаж байна. Тэгээд тэрний нэг нь бол одоо төвлөрөгч од гэрэл гэх энэ төвлөрөгч байна. Одоо эндээс гараад Одкогийн студи дээр нь очиод хөтөлбөрийнхаа тухай эхний уулзалт юм одоо яриад байж байгаа. Ийм байна. Одоо тэгээ гарандаа Одкогийн студи руу явцгаая. Хай. За төлөвлөгөөс ороо Одкогийн студи дээр ирсэн байна. 2 цаг болж байгаа юм уу? Тэ? Сайн уу. За эднэр бол угаасаа орчих штеп. Энийг ярьсны дараад миний хальт танилцуулсан гэсэн үг байна шүү дээ. Тэг ерөнхийдөө энэ концертод бас яг тийм лекс концерт шиг байвал театрт бол тийм юм. Дээдлэлт бол хамаагүй авсаархан. Дээдлэлт нөгөө хоёроо гарахад бол энд бол зүгээр хоёр юм зас дэлгэц мэлгэцэн зам юм юуж байхгүй. Нэг төгрөг байна шүү. Тийм 31 нэг төгрөг. Тэгэхээр 31-нд бол эхлээ бичгээ бэлдэж юу ачаа би чамнаа бас нэг үзүүлье. За. За баяртай. Ярилтаа. Бүгд тустай юм л шүү дээ. Харин тустай нь бүгдийн тийм. Ерхий цаг хуваарийг нь заагаад уусаа нэг хөтөлбөрөө мэдж байгаа юм чинь тий. Тийм үү шүү. Нэг өдөр бол маш их хугацаа. Нэг өдөр байтугай бүр 1 цаг 2 цаг ч гэсэн маш их хугацаа. Хэрэгтэй зүйлийг яг зөв одоо ашигтай өнгөрөөх юм бол цаг хугацаа бол бүгд үнцэнтэй. 1 минут ч үнэтэй. Цаг хугацаа бол угаасаа дахиж олдохгүй учраас
Тэгээ ингээ дэми юмд өнгөрөөгд хайрын. Тийм учраас ямар нэгэн байдлаар өөртөө хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй ийм л зүйлүүдийг хийж өнгөрөх нь зөв л гэж боддог доо. Цаад ойр чинь нэг хэдэн 7-9 хүртэл нэг тоглолттой юм байлээ. Тэрийг нь дуусаад хүрээд ирж гээд ерөнхийдөө нэг 10 гээл үзэх үү. Тэгвэл ярьжлаа. Мэн одоо энэ BRB-гаас гараад явчихна да. Байж болно. За. Утас бол та хамгийн чухал үү шүү дээ. Утасыг ерөөсөй орхиж гарч болохгүй. Утас гэртээ мартаж юм уу, эсвэл энэ тэнд орхиж юм уу, унтраастай байж ч юм уу, цэнэггүй байж энэ бол аюултай. Энэ бол ажилттай ёстой зүрх юм л үү. Утсаар бол хамгийн юм амжуулна. Хамгийн чухал хэрэгсэл. Манайх бүгдээр ирсэн шүү дээ. Эй. Бидээс. За ингээ манай нөгөө энэ сарын төлөвлөгөө ажлын төлөвлөгөөнд дотор амьд хөгжмийн хандлага бас нэг газар захиалгдсан байгаа. Тэгээ манай энэ бүрэлдэхүүн бол ингээ райдо. За манай соло гитарч огч гээ. Fire хамтдаг тоглож байсан. Тэгээ гана, бөмбөрчин. Тэгээ баясаа, night train. Тэгээ хүрлээ. Тэгэл ингээл бид одоо ингээ бэлтгэлээ л юм дээ. Нэг 2 цаг 3 цаг чанартай хичүүл гайг баха. За нэг явж үзгөө. Улсын хөгжилд хүний хөгжил чухал гэж авч үздэг шүү дээ. Хүний хөгжилд юу чухал вэ? Соёл урлаг чухал уу? Тэгээ соёл урлаг бол хүний хөгжилд чухал. Тэгээ тийм учраас урлагийн хүнд нөлөөлөх нөлөө болон хүний урлагийг хэрэглэх гэсэн тэр хэрэгцээ бол их байдаг. Хүнд бод дуртай юм хийж явахдаа бол ачаал даадаг гэж бодож байна. Тэгээ дургүй юм хийх чи жоохон хэцүү ч гэдэг. Нэг цаг байсан ч гэсэн 30 минут хийсэн ч гэсэн жоохон хэцүү. Би бол дуртай ажиллаа хийж байгаа тийм учраас яг мэдээж махан биеийн хувьд бол ядарна. Да. За өнөөдрийн бэлтгэл ингээд дуслаа. Тэгээ бэлтгэл дусснаар өнөөдрийн миний ажил бол ингээд дуусчихна. Одоо 11 цаг болж байна. За миний нэг өдрийн ажилтай танилцсан хамт байсан та бүхэн баярлалаа. Миний ажил дуслаа. Баяртай.